За хэвлэл мэдээллийнхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Засгийн газрын ээлжид хуралдаан яг одоо үргэлжилж байна. Тэгэхээр өнөөдөр бол засгийн газрын ээлжид хуралдаанаар нийслэл хоттой холбоотой бас томоохон шийдвэрүүд засгийн газрын ээлжид хуралдаанаас гарлаа. За мөн одоо 7 хоног бүрийн засгийн газрын хуралдаанаар сар дахлын эсрэг авж байгаа хариу арга хэмжээний хэрэгжилтийн талаар мэдээлэл сонсдог. За ерөнхий сайдын хувьд бас Улсын онцгой комиссийн зарим гишүүдээс бүрдсэн шуурхай ажлын хэсэг байгуулж за өдөр болгон бас энэ цар тахлын нөхцөл байдлын талаар мэдээлэл сонсож тодорхой үүрэг чиглэлүүдийг өгч байгааг хэлэх хэрэгтэй. За мөн эрүүл мэндэд хамгаалж эдийн засгаас сэргээх 10 их найдын цогц төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар өнөөдөр мэдээлэл сонслоо. Тэгэхээр нийслэл хоттой холбоотой гарсан одоо онцлог шийдвэрүүдийг нийслэлийн засаг даргад бөгөөд Улаанбаатар хотын захирагч Сумын Азар та бүхэнд бас мэдээлэл өгнө. Тэгэхээр өнөөдөр бол нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн нислэгийг бол улсын хурлд өргөн мэдүүлэх шийдвэрийг одоо засгийн газар гаргасан байгаа. Энэ хуулийг та бүхэн сайн мэднэ. Маш олон жилийн хугацаанд яригдаж ингэж шийдлээ олохгүй байгаа. Тэгэхээр өнөөдөр бас засгийн газрын зүгээс нийслэл хоттой холбоотой бас чухал шийдвэр гарсан байгаа. Энэ талаар Сумын Азар дарга мэдээлэх гинэ. За маск авчдаг хөө. За хэвлэл мэдээллийн нийт төмсгөл хамт олонд та бүхэндээ өдрийн мэнд хүргэе. За өнөөдөр засгийн газрын хуралдаан бас их чухал энэ түүхэн гэж хэлж болох шийдвэрүүдийг бас гаргаад ингэ явж байна. За засгийн газрын хуралдаан бол одоо үргэлжлэн явж байгаа. За дараагийн одоо хэлцэх асуудлыг тодорхой холбоотой олон асуудлууд бас орох юм одоо чиглэл төлөвтэй байгаа. За өнөөдөр ер нь нийслэл Улаанбаатар хоттой холбоотой хэд хэдэн бас нэг чухал одоо юм шийдвэр засгийн газрын хуралдаанаар гаргалаа. Нэгдүгээр нь бол нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль, хоёрт нь одоо нийслэл Улаанбаатар хотын төвлөрлөг задлал, төгсрлийг бууруулах ажлын явцын одоо мэдээлэл. За гуравт нь бол энэ гандан орчин хийдийн одоо соёл одоо аял жуулчлалыг одоо хөгжүүлэх төслийн хүрээнд бас одоо шийдвэрүүдийг ингээд гаргалаа. За Улаанбаатар хотын бас түүхэн гэж хэлж бол хамгийн чухал одоо бас асуудлын нэг бол энэ нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль 1992 онд шинэ үндсэн хууль буюу дөрөвт одоо удаагийн үндсэн хуулийн одоо шинэ үндсэн хуулийн өөрчлөлтөөр нийслэл шинэ үндсэн хуулийн өөрчлөлт 92 онд орснороо за 1994 онд нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль бас орж тэр хуулийн одоо хэрэгжилт болон бусад одоо хуулийг одоо хангах тал дээр ер нь төдийлөн бас нэг тийм дөрвтэй алхам хийгээгүй одоо 27 жилийг үдсэн байгаа. За мөн энэний дараагаар одоо 2020 оны 5 сарын 25-нд үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт одоо орж үндсэн хууль одоо шинжлэгдэж одоо бас батлагдсан энэ түүхэн үйл явц болсон. За энэний араас бол энэ нийслэл Улаанбаатар хоттой холбоотой хамгийн чухал хууль бол Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний өдөрлөгийн тухай хуулийг бол энэ 20 оны 12 сарын 31-нд дотроо багтаж одоо баталж гаргасан. За энэ хуулийг дагаад нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль гэж одоо чухал хууль одоо орж байгаа. Энэ хууль бол манай Улаанбаатар хотын сая 539 мянган иргэдийн одоо амьдрал, эдийн засгийн нийгэм одоо томоохон өөрчлөлт авчрах юм ахиц авчрах одоо чухал хуулиа гэж бид хүн бол өндөр бас ач холбогдол гэж үзэж байгаа. За нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг ер нь нийслэлийн хувьд бид нар нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль гэж одоо томьёолж оруулсан байна. За энэ хууль бол одоо 7 бүлэг 51 зүйлээс одоо бас бүрдэж байгаа. За энэ хууль батлагдсанаар ер нь Улаанбаатар хотын нийгмийн эдийн засгийн шинэ түвшинд гарна гэж түрүүн би хэлсэн. Нэг талаасаа эдийн засгийн бие даасан байдлыг бий болгоё. Хоёрдугаарт одоо эрх зүйн шин зохицуулалтыг одоо бас хий. Засаглалын одоо бас зөв тийм тогтолцоо хийхэд реформыг одоо бас хийх ёстой гэсэн ийм байр суурьтай байгаа. За мөн Улаанбаатар хотыг би цаашд нь ер нь хөгжүүлэхийн тулд нэг төв дотоос олон төвд одоо хот болохыг одоо бас энэ хуулинд бас гол одоо зохицуултыг оруулж өгсөн. За энийг дагаад бас дагуул хотын бүтээн байгуулалтууд эхлэн энэ бол шинэ хэсэг онгоцны буудлын орчим за RSVT буюу хөшгийн хөндийн одоо тийм зохицлбор төвийг одоо бас бид нэр зохион байгуулахаар бол энэ хуулийн одоо төсөлд бас тусгайлан бас оруулж өгсөн байгаа. Тэгэхээр энэ хууль ямар учиртай юм гэхээр ер нь чөлөөт буюу эдийн засгийн чөлөөт төс болох ийм зорилгыг бол бас давхар агуулж байгаа. Бас 150 орчим мянганы одоо бас өрх гэр бүл одоо бас амьдрах ийм зохицуултыг бид нар хийхээр бас давхар нийслэлийн одоо энэ ерөнхий төлөвлөгөөний газар төлөвлөлтөө хийгээд одоо эхлээд ингээд судалгаанд ороо явж байгаа гэдгийг бас хэлье. За мөн
энэ хот тосготыг also хөгжүүлэх тухай за мөн одоо энэ нийслэл Улаанбаатар хотын одоо удирдлага буюу энэ эрх зүйн одоо зохицуулалтыг бид нар шинэ төвшөнд одоо бас гаргах ингэж байж хот толгомж байгаа олон асуудлаа бас шийднэ. Өнөөдөр Улаанбаатар хотод бас хийж хэрэгжүүлэхээр хойшлогдож байгаа төсөв санхүүгийн хөнгөлөлт байдлаас бий болоод хотод тулгамдсан хоримтлагдсан их одоо олон асуудал одоо бодтоор бий болсныг бол та бүхэн бүгдээрээ мэдж байгаа. Энэ бол нийслэл Улаанбаатар хотод 226 мянган гэр хороол одоо бас бодтоор одоо иргэд маань амьдарч нийгмийн асуудал ажил амьдралаа зохицуулж байгаа. За энэтэй уялдаад ер нь Улаанбаатар хотын хүн ам сүүлийн 1992-оос яг 92 оныг одоогийн үетэй харьцуулахад асар их ачааллыг хот бол одоо авч ажиллаж байгаа. Тэр үеийн одоо жишээ нь нийгэм эдийн засгийн нөхцөл байдал одоогийн нийгэм эдийн засгийн нөхцөл байдлыг бол харьцуулшгүй ийм одоо том ачааллыг хотын одоо энэ удирдлагын баг одоо эрх зүйгээр зохицуулах зүтгэж байгаа. Тэгэхээр энэ нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль буюу нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль бол цоошин ийм эрх зүйн зохицуулалтыг бид нар бол бас оруулж ирэх одоо бодлоготой ажиллаж байгаа. Цоошин шүү. Тэгэхээр энэ ялангуяа хот өөрөө яагаад хөгждөг вэ? Хотын өөрөө яагаад энэ төвчрөлөө шийддэг вэ? Төвлөрөө одоо жишээ нь задлж чаддаг вэ? Хүн амын нэгтршилд одоо зохицуулсан төлөвлөлтийн бодлого яагаад хийж чаддаг вэ? Сургууль цэцэрлэгийн харал хүрэлцээ хангамжаа одоо хэрхэн зохицуулж чаддаг вэ? За мөн дээрэс нь энэ нийгмийн суур дэд үтсүүд болох. За мөн одоо энэ дулаан хангамжийн их усүр, инженерийн байгууламжийн их усүрүүдээ хорт одоо өөрөө шийдэж чаддаг тулгамдчихэд. Энэ болгоныг зохицуулах үндсэн одоо бичиг баримт бол нийслэлийн нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай одоо хуулиа. Тэгэхээр энэ хуулиар бол ялангуяа хотод тулгамж байгаа олон асуудлыг засгийн газрын зүгээс бол бодлогынхаа нэгдүгээрт эренбилж байгаа гэдгийг би бас онцлж хэлхийг хүсэж байна. Бодлогынхаа нэгдүгээрт. Ягаад гэвэл Улаанбаатар хотод энэ төвчрлийг одоо буурал төвлөрлийг задлахад бол хот өөрийнхөө одоогийн байгаа хүчин шатлаар асуудыг шийдэх ийм боломж олцоо бол одоо асар хомс юм байна. Тийм учраас засгийн газрын суур дэмжлэг байж иж, бодиттой дэмжлэг байж иж Улаанбаатар хотын төвчрэл болон төвлөрлийг задлахад хот засаг хоёр одоо бас нэг баг болж нэг зохион байгуулалтанд орж ажиллаж энэ асуудлыг бас нуруундаа урьж авч гарна гэдэг ийм шийдвэрийг одоо манай ерөнхий сайд бол гаргаад ингээд явж байгаа. Энэ бол 420 тэрбум төгрөгнөөс бууруулахгүйгээр энэ нийслэл Улаанбаатар хотод чинь 2021 оны төсөвдөр 420 тэрбум төгрөгийн шуудын одоо орлогоос улсын төсөлд бүрдүүлэх энэ санхүүгийн их усүрийг Улаанбаатар хот руу энэ төвчрэл төвлөрлийг задлахад 420 тэрбумаас бууруулахгүйгээр одоо зохицуулахын шийдвэрийг засгийн газар 5 сарын 19-ний өдөр бол гаргасан. Энэтэй уялдаад улсын хурлч гэсэн төр хороо байгуулж Улаанбаатар хотын нийгмийн эдийн засгийг дэмжих эрх зүйн шинэ одоо шинтгэлийг хийх ийм зохицуултыг их хурл дээр одоо бас бид нар бэлдээд ингээд ажиллаж байгаа. Тэгээ эдгээр одоо жишээ нь институт хоорондын уялдаа холбоо байж иж өнөөдөр хүн амын 50%, эдийн засгийн 67-8%, за 95 толгой оюутлогыг хасах юм бол бараг 90 орчим хувь болно. За мөнгөний эргэлтийн 85 орчим хувь эргэлдэж байгаа юм том ачаалал үүрж байгаа нийгмийн эдийн засгийн зохицол төв. Тэгэхээр энэ асуудлыг бол яг их хурл засгийн газрын төвшөндөө бүр цаашлуулж ерөнхийлөгчийн төвшөндөө ч гэсэн том бодлогын дэмжлэг бас үзүүлэх ёстой гэдэг юм бодлоготой бид нар бас ажиллаж байгаа. Тэгэхээр засгийн газар маань энэ дээр шуурхай арга хэмжээ авч өнөөдрийн энэ эрх зүйн байдлын тухай хуулийн шинтгэл дээр бол томоохон агц одоо бий болгож хотод бол том ихтгэл одоо өгж гинэ гэж та бүхэн бол ойлгож байна. За энэ 226 мянган өрхийг мэдээж үе шаттайгаар бид нэр орон сууцны хороолт одоо хамруулах, орон сууцнд одоо хамруулах, мөн цаашлаад дэд түүдээр суурилсан хэсэгчсэн одоо тийм инженерийн байгууламж төлөвлөлтүүдээр суурилж хотын төвлөрлийг бас задлах. Энд бол мэдээж бас тодорхой захиргааны одоо төв байгууллагууд, хувийн хвшлийн одоо томоохон байгууллагуудтай хамтарч худалдаа эдийн засгийн төв, за мөн төрийн захиргааны бас тодорхой төв байгууллагууд бас дэд түүдээр очиж одоо бас байрлаж тэндээ одоо энэ төр олон нийтийн төр энэ захиргааны одоо үйл ажиллагаа явуулах ийм одоо чиглэлтэй бас давхар бид нар ажиллаж байгаа. Тэгэхээр Улаанбаатар хотод бол энэ нийтийн тээврийн одоо сүлжээг одоо нийтийн тээврийн энэ одоо хэрэгсэл буюу одоо шинжилэл хийх зайлшгүй шаардлагатай байна. За мөн одоо олон улсын түвшинд хийж хэрэгжүүлж байгаа бид бүхний ярьж байгаа энэ масс транзит буюу шинэ төрлийн одоо нийтийн тээвэр болох одоо метро LRT-г бас эхлүүлэх, түүний одоо техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах, судалгаа хийх, зүүн дээр суурилсан хөрөнгө оруулалт буюу хөрөнгө мөн босгох ажлууд бол ингээд давхар бол хийгдэж явж байгаа. Энэ 3 жилийн хугацаанд бид нар бол хэр яаж ажиллана, ямар зохион байгуулалтанд орж ажиллах уу гэдгээс цаашлаад одоо бас энэ Улаанбаатар хотын өнгө төрөг шалтгаална гэдгийг бол бид бүхэн ойлгож энэ хууль эрх зүйн үндэслэлийг одоо бодитоор нь бол оруулж ирж өнөөдөр энэ хотын ард иргэдэд би бас танилцуулж байна. За нийгмийн эдийн засагт одоо бий болох тал дээр за гандан тэгшлэн хийдтэй холбоотой асуудлаар бас нэг хэдэн зүйл хэлье гэж бодож байна. За гандан хийд бол ер нь 1778 онд анх түүхийн нэрвэл
анх одоо шашны одоо төв нэртэйгээр тухайн үед одоо бас байгуулагдж байсан нийслэл Улаанбаатар хотын анхалсан суурин амьдрал одоо эхэлсэн үе гэж үздэг. Түүнээс хойш бараг 200 гаруй 300 жилийн хугацаанд өнөөдөр гандан хийдээр одоо яг нэгдсэн төлөвлөлт ойрын 100 жил дотроо ч гэсэн 1900 одоо 21 оноос хойш хугацаанд бол олигтой одоо тийм нэгдсэн шугам шүлжээнд хамрагдсан нэгдсэн төлөвлөлтийг бол гандангийн ойр орчин буюу 55.8 га газар дээр төлөвлөлтүүд хийж байгаагүй. Тийм учраас энэ засгийн газрын үед бол сая засгийн газрын хуралдаанаар тогтоол бас гаргаж гандан тэгшлэн хийдийг одоо бас соёл аял жуулчдын төв болгон хөгжүүлэхээр ийм одоо тогтоол бол өнөөдөр бол гарч байгаа. За энэ дээр бол мэдээж нийслэл Улаанбаатар хотын захирагч болон соёлын яам, байгаль орчны одоо яамны сайднарт одоо тодорхой үүрэг даалгавар болгосон юм тогтоолууд бол олбичаад одоо ингэж гарна. Тэгэхээр гандан хийдийг бол ерөөсөө автомашингүй одоо бас бүс төв болгох тал дээр бол бид бас онцгой анхаарах ёстой. Ер нь бол түүхийн уламжлал дээр суурилсан, түүх уламжлалаа хадгалсан, үндэсний уламжлалт хэв маягаа хадгалсан ийм одоо аял жуулчлал буюу төв үндэсний одоо тийм бүтээгдэхүүн бий болох төв болно л гэж бид хүн бол хотын өдрөл үзэж байгаа. За эрх зүйн байдлын тухай хуультай холбогдуулаад та бүхэн хэрвээ асуулт асуувал би асуултанд хариулъя. Энийг соёл аял жуулчлалын төв болно гэдэг нь юм дотоодын хүмүүсээр татах гэсэн юм. Ер нь одоогийн байдлаар бол нэг 55.8 га газар дээр гандан тэгшлэн хийд дээр одоо гэр хорооллын шинж байдлыг хадгалсан айл өрхүүд аж төрж байгаа. Тэгэхээр гандан тэгшлэн хийдийн 13.7 га орчим газар дээр төлөвлөлт хийхээр бол хот бол одоо бас тооцоолж байгаа. Цаашлаад мэдээж ер нь бол бас л нэг хөргөн санхүүтэй очиж одоо бас уулзар огтлцол нийлж байгаа. Ягаад гэвэл тэнд олон 10 жил амьдарсан иргэд бол ер нь бол газраа өмчлөө авчихсан байдаг. За мөн одоо газрын бусад одоо хувь аж ахуйн нэгжүүд хоорондоо нийлж нэгдэж байгаад зохион байгуулалтанд ороод ахаад томсгоод авсан байдаг. Тэгээд одоо Улаанбаатар хотын зүгээс нэгсэн төлөвлөлтийг гэвэл 200 м квадратын зах зээлийн үнээр бол 400 орчим сая төгрөг болж байгаа жишээний. Тэгэхээр 0.7 га бол ойролцоогоор тэрбум орчим төгрөгийн санхүүгийн их усүр бас болох юм тооцооллыг бид нар бол урьдчилаад гаргаж байгаа. Тэгэхээр айл өрхүүдтэй одоо бид нар тодорхой одоо бас хилцэлд орох ийм ажлууд бол бидний өмнө бас байгаа. Тэгэхээр гандан хийдийнхэн уламжлалт хэв маягийг хадгалсан, ер нь цаашлаад үндэсний хэв маягийг хадгалсан гэдгээр нь бид нар бол барих хэдийн бодлогыг барина. За мөн одоо соёл урлагийн чиглэлээр ч вэ, кино зураг авах чиглэлээр түүхийн дурсгалт одоо кино зураг болон бусад одоо тийм арга хэмжээ зохион байгуулахад энэ гандан хийдэд түшгэлж бид одоо бас аял жуулчлалаа хөгжүүлэх юм бодлоготой байна. Төгөлбийг задлах сааруулах гэдээ ярьсан. Ерөнхийдөө бол одоо энэ Баянголын амх найруулдаг гэж байгаа тийм. Энд бол Орос улсны орол барьяа гэдэг асуудал та ярьж байсан. Яг тэр шиг одоо өөр бүтээн захиргааны газрууд юм байна уу? За морингийн таван дээр одоо бас 86 га орчим дээр төлөвлөлт хийж байгаа. Залуусны хорооллыг бас хийхэд тулд бид нар ажиллаж байгаа. За суур дэд үтсүүд болон инженерийн тодорхой байгууламжууд хийгдсэн. За одоо дулааны их усүрийг хэсэгчилсэн байдлаар шийдэх нэг одоо хувилбар, за мөн одоо төвийн дулаанд холбох бас нэг хувилбар гэсэн хувилбарууд яригдж байгаа. Дараагийн хувилбар бол Баянголын амд болох нэг 20 га газар дээр залуус 2 хорооллыг бас хийж хэрэгжүүлэхээр бэлдэж байгаа. Энэ Солонгосын экспорт импортын банкны одоо зээлийн урт хугацааны их усүрээр 2007 айлын орон сууцтай барих. За дараагийнх нь болохоор энэ Дэнжин мянган орчим буюу 1008 айлын орон сууц бүгд найрамд хятад улсын одоо босолтгүй зээлийн их усүрээр одоо барихаар төлөвлөгдөөд барилга тоглолтын яам дээр бол одоо бас ажиллаад ингэ явж байгаа. За дээрээс нэмээд хэлэхэд бас энэ Баян шүү дэд төв болон одоо бэлэн болсон байгаа Сэлб дэд төв дээр суурилсан төлөвлөлтүүд одоо давхар хийгдэнэ. Баян шүү дэд төвхт бол нэг 10,000 орчим одоо айл өрхийг орон сууцнд хамруулах юм нөөц одоо боломжууд одоо бий болж байгаа. Мөн сонгой архин дүүргийн арын динж 1-р хорооллын арын динж болох 30-31-р хорооны нутаг дэвсгэр дээр 4-5,000 айлын орон сууц барих дэд үтсийн ажлууд бас хийгдээд ингээд энэ жил дуусна. За шараад дэд төв дээр бид нар бас яг сонгой архин дүүргийн Баян шууны одоо дэд төвтэй бас дүүх хэмжээний төлөвлөлтүүд бас хийгдээд ингээд явж байгаа. Энэ бол Азийн хөгжлийн банк болон Европын цэргийн босголтын банктай хамтраад засгийн газрын дэмжлэгтэйгээр хот бас оролцож эдгээр дэд төвүүдээр бид нар бас төвлөрлийг одоо задлах төвлөрлийг бууруулах хэмжээнд дэд төвүүдээ одоо хэсэгчсэн байдлаар инженерийн байгууламжийн шийдсэн түүн дээр суурилсан одоо орон сууц болон нийтийн тийм эзэмшлийн
төлөвлөлтүүдийг давхар хийж өгөх. Одоо шинэ хаус оролт байж болно. За мөн одоо шинэ 5 хаусууд байж болно. Орон сууцны хорооллууд байж болох ийм одоо шийдвэр концепттэйгээр бид нар одоо ажиллаж байгаа. За өөр асуулт байна уу? За бид нар бол мэдээж одоо яг мэрэгжлийн байгууллагуудтай бас ярилцж байгаа. COVID-19 коронавирусын энэ явцын байдлыг бол засгийн газрын хуралдаан болгоны эхний одоо хэлж танилцуулах асуудал дээр оруулж байнга тоо мэдээлэл статистикуудыг нэгтгэж явж байгаа. Ер нь бол нийслэлийн онцгой хэмжээс, улсын онцгой хэмжээс бас нэгтгэсэн тайлан мэдээллүүдийг бол өглөөний одоо 8-9 цаг гэхэд бол мэдээллүүдийг нэгтгэж бид нар бас авч ингэ танилцуулж яваа. Ер нь COVID-19-ийн сар дахлын одоо тархалтын хэмжээ хэр зэрэг байх. За мөн одоо хүн ам дунд энэ вакцинжуулалтын ажлыг бол бас өргөн хүрээнд шуурхаа одоо тийм сайн одоо зохион байгуулж байгаа улсуудын нэг бол одоо манай Монгол улсаа гэдгийг бол олон улсын байгууллагууд шинжээчнэр бол бас үзэж байгаа. Энийг бас би хэлхэн зүйлж ойлгож байна. За мөн засгийн газар бол одоо бас Улаанбаатар хот ер нь аймаг орнууд ч гэсэн бас бүхэл одоо хүчээрээ бол өөрсдөө одоо бас хүчээ шахаж бол бид нар бол ажиллаж байгаа. Энд бол ерөөсөө ажиллахгүй байгаа, тоохгүй байгаа зүйл огтоос байхгүй. Ялангуяа хотын хэмжээнд бол энэ халдварын тархалтын хэмжээ яг зорилттой бүлгийнхаа 60% вакцинжуулсны дараагаар ер нь буурах юм төлөвийг бол бас мэрэгжлийн улсууд хэлж байсан. Гэхдээ эсэргээрээ бас буухгүй нэмэгдсэн тохиолдол сая бодтор бий боллоо шүү дээ. Энийг одоо бид нар нуугаад хаагаадах зүйл огт байхгүй. Энэ нь бол мэдээж бас олон улсын энэ мэрэгжлийн байгууллага шинжээч нарыг үзэж байгаагаар бол нөгөө үлдсэн одоо хүн амд вакцины хамрагдаагүй хүн амдаа ер нь тархалт бол нэлээд явж байгаа юм байна. Тийм учраас ер нь бол бүх хүн амыг вакцинжуулалтанд хамруулах ийм бодлогыг бол цаашдаа дэлхийн улс орнууд ч гэсэн барих юм байна гэж. За Европын холбооны улсууд, тэр Оросын холбооны улсууд, за бусад одоо дэлхийн улс орнуудаар ч гэсэн бас нөхцөл байдал бол эргэж одоо тийм хувирсан байдалтайгаар нөхцөл байдал нэг эдгэрээд ч юм уу дэгдэлтийн тоо, за халдварын тоо ихсэж байгаа мөрлөө нөгөө талдаа одоо багасаад одоо бас бууж байгаа үзүүлэлтийг авч таймшрах тал дээр нь эсэргээрээ бас ихсэж байгаа юм тохиолдлууд бол бас гарч байна шүү дээ. Одоо Израильд бол одоо бас нөхцөл байдал бас хамаагүй болж байгаа жишээний энэ олон улсын одоо мэдээллүүдийг авахад тэгэхээр бол манай улс бол энэ ялангуяа вакцины хамгаалтан дээр иргэдээ бас бүрэн хамруулж заамаа халдвар хамгааллын дэглэм сахих тал дээр манай иргэдийн манаас оролцоо их чухал байна. Төр иргэн хоёр хамтын хүчээр энэ COVID-19-ийн ард одоо бид нар нэгдмэл зохион байгуулалтанд орж иж бол гарах ёстой л одоо ийм одоо асуудал руу бид нар орж байна. Тэгэхээр иргэн одоо төрдөө итгэж төр нь иргэндээ итгэж энэ хоёрын хоорондын уялдаа холбоон дээр нэгдмэл байр суурь нэгдмэл бодлогоор бид нар энэ ковидыг даван одоо гарч ард иргэдээ одоо энэ өвчин бодлогоос бол бас нэмэгдэх асуудлыг бол хамтдаа шийднэ л гэж одоо бодох шүү дээ. За. Нок хуралдаж байгаа. Хуралдаал. Нок бол өдөр болгоны 20 цагтаа хуралдаад мэдээлэл нэгтгэхэд одоо явж байгаа. За энийг бол улсын онцгой комиссар бас ирж байгаа шийдэх байхаа. Ер нь бол мэдээж одоо бизнес эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүд бол хүнд байгаа. Тэгэхээр одоо бид аль болох одоо энэ үйлдвэрлэл эрхэлж байгаа, бизнес эрхэлж байгаа улсууд аятаатай нөхцөлийг одоо бүрдүүлэхийг хичээж ажиллаж байгаа. Гэхдээ яг бидний хүснээс болохгүй шүү дээ. Бидний санснаар, бидний хүснээр үнэхээр одоо энэ халдварыг одоо барин тооцоолоод ингээд зохион байгуулалтанд ороод ажилладаг. Үнэхээр одоо нүдэнд харагдаж гарт баригдахгүй зүйл учраас бас хяналт төдийлөн тавьчлаа гэж хэлэхэд бас их төвхтөө ийм нөхцөл байдлыг хэдүүлээ одоо хамтдаа явж байгаа. Тэгэхээр бид бол бүх хүчээрээ ажиллаж байна. Дээд зэргийн зохион байгуулалтанд орж ил одоо бас энэ өвчний вирусыг хөмөх тал дээр бол Монгол Улсын засгийн газар нийслэл Улаанбаатар хотын удирдлага одоо зохион байгуулалтанд орж хамтарч ажиллаж байгаа гэдгийг хэлхийг хүсэж байна. За баярлалаа. Тэгэхээр засгийн газрын хуралдаан яг одоо үргэлжилж байгааг та бүхэнд хэлсэн. Тэгэхээр өнөөдөр бас эрүүл мэндийн яамнаас бол засгийн газрын хуралдаанд яг дархлаажуулалттай холбоотой нэг танилцуулсан асуудал нь 12-оос 15 насны хүүхдүүдийг эрх даваа гаргаас эхэлж Pfizer одоо вакцинаар дархлаажуулахын ажлыг төлөвлөж байгаа тухай танилцуулсан. За засгийн газрын зүгээс бол хүүхдүүдийг вакцинжуулах асуудал дээр, дархлаажуулах асуудал дээр бол нэлээд нухацтай хандсан. За Европын холбоо болоод Америкийн нэгдсэн улс гэдэг юм уу, эмийн хатуу зохицуулалттай улсууд бол 12-оос дээш настай хүүхдүүдэд
Pfizer компани одоо вакцинаар дархлаажуулж байгааг та бүхэн мэднэ. За Монгол Улсын хувьд бол тодорхой сулгай шинжилгээнүүдийг нэгдүгээрт хийсэн, хоёрдугаарт үйлдвэрлэгч компани зүгээс бас зөвлөмжийг авсан байгаа. Зөвлөмжөөр бол 12-оос дээш насны хүүхдүүдийг дархлаажуулах боломжтой гэсэн зөвлөмж ирсэн. За мөн энэ даваа гарагт дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тодорхой холбогдох байгууллагуудад мөн одоо хүсэлт тавьж энэ зөвшөөрлийг бол авсан байгаа. За аль бие усны зөвлөмж бол энэ 7 хоногт албажиж ирэх ийм одоо мэдээллийг эрүүл мэндийн сайд хийсэн. Ийм учраас одоо эрх даваа гарагаас эхлээд 12-оос дээш насны хүүхдүүдийг дархлаажуулах ажил эхэлнэ гэсэн үг. За тэгэхээр улсын хэмжээнд бол 12-оос 17 насны нийтдээ 290 мянга орчим хүүхэд байдгийг та бүхэн мэднэ. Өөрөөр хэлбэл нэг хүн амын 10 орчим хувийг ингэж нэмж дархлаажуулах боломж үүсэж байна гэсэн үг. Яг одоо бол 16-17 настай болон жирэмсэн ээжүүдийг нэмж дархлаажуулах ажил амжилттай үргэлжилж байгаа та бүхэн мэднэ. Эрүүл мэндийн яамнаас өдөр болго бас мэдээлэл өгөө явж байгаа. За ерөнхий сайдын зүгээс за энийг цар тахлын эсрэг хариу арга хэмжээний одоо шуурхай ажлын хэсэг байгуулж өдөр болгон хуралдаж байгааг та бүхэн түрүүн хэлсэн. За энэ ажлын хүрээнд нэгдүгээрт за энэ дархлаажуулалтыг эрчимжүүлэх, хоёрдугаарт эмнэлгийн тусламж үйлчилгээг чанаржуулах, за ор дэлгэлтийг нэмэгдүүлэх энэ ажлууд хийгдэж явж байгааг та бүхэн харж байгаах. За мөн одоо эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг нэмэгдүүлэх, эмч эмнэлгийн одоо ажилчдын одоо цалин нэмэгдэл урамшууллыг шийдэх энэ ажлууд бас хийгдэж явж байгаа гэдгийг хэлэх хэрэгтэй. Тэгээд дэлгэрэнгүй мэдээллийг бас энэ 7 хоногт амжуул амжихгүй бол эх 7 хоногт та бүхэнд өгөх болно гэж баярлалаа. Асуулт байгаа бол хариулъя. Өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар бас энэ үндэсний баяр наадмыг тэмдэглэхтэй холбоотой асуудлыг наадмын комиссаас оруулж ирсэн байгаа. За өнгөрсөн 7 хоногийн засгийн газрын хуралдаанаар та бүхэн танилцуулж ирснээр улсын баяр наадмыг бол нийслэл хоттой бол тэмдэглэн. За тэмдэглэхтэй хугацаанд нь үзэгчгүйгээр зохион байгуулах энэ одоо шийдвэр хэвээрээ байгаа. Харин одоо орон нутаг аймаг сумдын наадамтай холбоотой одоо хязгаарласныг бол зарим сайд нар санал гаргасан. За энэ асуудлыг өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар хэлцээ. За ерөнхий сайдын зүгээс болоод улсын онцгой комиссийн дарга одоо шадар сайд бол бас өвчний нөхцөл байдлаа харнаа, тохиолдлын тоо мэдээллээ харнаа. За нөхцөл байдал хэрвээ одоо эргээр гэх юм уу одоо өвчний тохиолдлын тоо буурах юм бол 7 сарын 20-оос хойш аймаг сумдын баяр наадмыг тэмдэглэх ийм боломжоор хангая. Ингэхдээ зөвхөн улсын онцгой комиссийн эрсдлийн үнэлгээ хийгдсэний дараагаар аймаг орон нутгийн энэ наадмыг зохион байгуулах боломжоор хангая гэсэн энэ чиглэлийг өгсөн байгаа. Гэхдээ одоо энийг хэлснээрээ 7 сарын 20-оос хойш бүх аймаг орон нутгийн наадам зохион байгуулагдана гэсэн үг биш. Яг нэгдүгээр өвчний нөхцөл байдал, хоёрдугаар тухайн аймаг сумдын эрсдлийн үнэлгээг хийсний дараа энэ боломжоор хангах энэ чиглэлийг өгсөн байгаа. Засгийн газрын хуралдаанаар хүлээлт асуудал яригдсан юм одоо энэ эрдэнэтийн орон аймгийн орны улсаас 25 оны хугацаанд хүлээлт асуудал хийсэн гэдэг асуудлыг хичээлээр танилцуулж ирсэн. Өнөөдөр хуралдаан дээр энэ асуудлыг яригдсан. Улсын онцгой комиссийн дээрэгдэх эрдэмтдийн зөвлөл, эрдэмтдийн багаас бол хөл хорой тавих санал тавьж байгааг та бүхэн харсан байх. Хэвлэл мэдээллийн эрсдлүүдээр ярьсан. Тэгэхээр яг улсын онцгой комиссээр бол хөл хорой тавихтай холбоотой аль бие усны хүсэлт санал ирээгүй, хилцэгдээгүй. За дарааллын дагуу та бүхэн мэднэ улсын онцгой комиссаас шийдэгдсэн асуудал хөл хоройтой холбоотой асуудал засгийн газрын хуралдаанд ордог байгаа. Тэгэхээр аль бие усаар улсын онцгой комиссаас хөл хорой тавих санал оруулаагүй гэсэн үг. Үйлчлэгээний газар заавал нэгжтэй оноо амттай газар өнгөрсөн 7 хоног хязгаарласан. Энэ үйл ажиллагаа манай зөвхөн тэгэхээр өөрчлөлт За өнөөдрийн засгийн газрын хуралдаанаар бол энэ бол нөгөө улсын онцгой комиссийн бүрэн эрхийн асуудал байгаа сонгох хэсэг нь. За ерөнхий сайдын хувьд бол мэдээлэл сонссон улсын онцгой комисс та бүхэнд бас эргээд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх бах. Ерөнхийдөө бол залаар үйлчлэх болоод амралт жуулчны баазын үйл ажиллагааг хязгаарласан байгааг дахиад 7 хоногоор сунгах болов гэсэн мэдээлэл явж байгаа. За өөр асуулт байхгүй бол дуусах уу. Засгийн газрын хуралдааны дэлгэрэнгүй мэдээлэл нь засгийн газрын аль бие усны хаягуудаар орчин та бүхэн тэндээс дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой байгаа.